Сайн бацхан үз сонсогчдоо Гэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За гол үйл явдал бол 1249 оны 12 сарын 10-нд Солонгосын Чойу жанжин нас орж хүү Чой хаан залгамжлав. Өмнөх жилийн Гүйг хаан нас орсон тул Солонгосын дөтгөр дан зогсжээ гэдэг юм үйл явдал. За энэ Солонгосын Чойу жанжин гэж юм бэ. За тэгээд энэ юунд дайн болов? За тэгээд тухайн үеийн бүс нутгийн нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал ямар хувь байваа гэдгээс өнөөдрийнхөө нэвтрүүлгээ эхлэе. Манай энэ YouTube сувгийг үзэгчдийн дунд Солонгосоос сонсож байгаа их олон монгол хүмүүс байгаа юм билээ. Тэгээд энэ Монгол Солонгосын харилцааны талаар түүхийн талаар яриач гэсэн өрсөлдүүд их ирээд байсан. Хоёул өнөөдөр тэр тухай ярих юм байна. Чой удмынхан гэж энэ бол одоо тэр чинь хаантай байгаа шүү дээ Солонгос чинь тий. Гэтэл юуны Чой удмынхан гэж одоо 1170-аад оны үед энэ их мундаг цэргийн жанжин байсан. Энэ хүн одоо Солонгосын засгийн эрхийг үндсэндээ гартаа аваад одоо нөгөө Японы шогунууд гэж шогунатын засгийн газар гэж байдаг шүү дээ. Одоо шогун гэдэг нэг том цэргийн жанжин засгийн эрхийг барьдаг. Хаан бол тэр дээр одоо бодит амьдралд нэг оролцохгүй хамаг ажлыг бол тэр нөхөр мэддэг байсан. Яг тэрнтэй адилхан засаглалын хэлбэр Солонгос тогтсон баг. Тэгээ энэ Чой удмынхны үед нэг одоо сонирхолтой ч гэх юм уу юу юм болсон гэхлээр энэ удмынхны үед бол Солонгос Монголын хооронд 8 дайн болсон. Тэгээд наад Чой гэдэг ч одоо энэ чинь 4 дахь Чой удмын 4 дахь жанжин байгаа баг. Тэгээ энэний үед 4-р дайн зогссон юм түүхтэй. Ер нь зөвхөн монголчуудын одоо довтлогоо байлдан дагуулын ингээд аваад үзэх юм бол Монгол Солонгосын дайн бол их сонирхол татаад байгаа. Жишээлбэл зүүн хойд Оросын вант улсуудыг бол ерөөсөө 5 сарын дотор эзэлсэн. Монголчууд 1237 оны 12 сард эхлээд 1238 оны 4 сар гэхэд зүүн хойд Оросын вант улсуудыг бүгдийг эзлээд буцаад авчиж байгаа. Дараа нь 1240 оны 12 сард Өмнөд Оросын вант улсууд руу дайрж ороод тэгээд 41 оны 4 сард Өмнөд Оросыг тэр чигт эзэлж яваад гэж байгаа. Өөрөлдвөл одоо тухайн үеийн Орос орныг бүтэн эзлэхэд 10 сарын хугацаа зарсан гэсэн үг л дээ тий. За тэгээд Унгарын хаант улстай байлдсан одоо Польш, Унгар тэр хаант улсуудтай байлдсан, Валахын хаант улс энтертэй байлдсан. За үсрээд 1 жил 1241 оны одоо намар ороод 42 оны намар буцаад гараа авчиж байгаа юм л да. Ганц жилийн дотор. Яг эзлээч гэж бодоагүй нөгөө Кавчагуудыг хөөж авсан учраас нөгөө дүлгээ цааш нөгөө балгаар л болгоод гэж байгаа байхгүй. За Японтай бол яг 7 жил байлдсан гэж үзэж болох юм. Гэхдээ тэр чинь ерөөсөө 2 хуудаар флот очиж байгаа шүү дээ. 1274 онд нэг очиж байгаа. 1281 онд нэг очиж байгаа. За тэгээ флот нь бол нэг хэдхэн сарын одоо байлдаан болол тэгэл буцаа авчиж байгаа шүү дээ. Хорезмын эзэнт улс гэж их том улс байлаа шүү дээ. Хорезмын эзэнт улсыг бол 1218 оноос эхлээд 1221 он гэхэд 3 жилийн дотор бүх эсэргүүцлийн нуг дараад яг дараа нь 1231 он хүртэл үлдэгдлийн эзэлсэн л дээ. Их том улс байсан учраас. Тэгвэл ер нь бол үндсэн хүч нь 3 жилийн дотор нугдаар хайчиж байгаа. За ижил мөрний булгааруудтай бол 16 жил байлдаж байгаа. За тэр нь бол одоо 1223 онд Зевс үед 2 буцаж явж байхдаа хийсэн дайнаас эхлээд тэгээд дахиад завсарлаад 1236 онд Монгол зэрэг буцаж очиод тэгээд 5 сарын дотор буцахад ингээ хайчиж байгаа. Гүржээ хаант улстай бол дахиад 16 жил байлдаж байгаа. Тангадын Сися улсыг бол за 1207 он анхны тогтолцоо хийсэн. Дараа нь Чингис хаан нас орохынхаа өмнө 1227 онд Сися улсыг бүр мөхөөсөн гэж бодох юм бол 20 жил. Яг дунд нь бол 19 жилийн дайн болоогүй л дээ. Тэгтээ 20 жилийн асуудал байна. За зөрчдийн Алтан улсыг мөхөөхөд 23 жил зарсан баг. 1211 оноос эхлээд 1234 он хүртэл. 1234 онд сүүлийн хаан одоо үхээд тэгээд Алтан улс байхгүй болж тий.
Өмнөд сум улсад хамгийн том улс. Энтэй бол 45 жил байлцсан. 1235 оноос эхлээд 1280 онд сүүлийн хаан усан төлөө өсөрч өгөхөд ингээд. Тэгсэн чинь Солонгос улстай болохоор зэрэг Корео гэж улс байлаа шүү дээ тэр. 1218 оноос эхлээд 1260 он хүртэл 42 жил байлтаж. Тэгээ энэ одоо яадаг улс гэж тэгээ эн чинь амар жижиг улс уу шүү дээ. Тэр том сүм улсыг бид нэр 45 жил байлдаж л дээ. Тэрнээс хамаагүй том одоо зөрчтэй алтай улсыг бол 23 жилийн дотор устгаж шүү дээ, тий. Тэгсэн Солонгостой 42 жил ноцолдоод байдаг. Энэ одоо ямар гэчийн учиртай ийм үйл явдал болсон бэ гэдгийг бас нэг ярих зүйтэй байх л та. За 8 дай болсон байна. За одоо тэгээд эхнээс нь л явахандаа за 1-р айн дай юунаас болж хизээ ямар зорилгоор анх эхлэвэ гэдгээс. Тэр нь Корео гэдэг улс хизээ болсон. Тийм хүчрэг байсан юм уу тэгээд. Үгүй яг Солонгосын хойг дээр чинь бол Пекче, Корео, Когорио гэдэг ингээд улсууд байгаад байсан л да. Зөвхөн Монголын довтлогоо эхлэх үед бол тэр чинь нөгөө Шилла, Пекче, Корео гэдэг нэг хойгоо хуваасан 2-3 улс байж исэн бол юуны Монголын довтлогоо эхлэх үед бол Корео гэдэг нэг улс болцсон. Солонгосын хойг бол нэгдсэн юм байсан үе. Хэл нь баг одоогийн хойд Солонгосын хэлээрээ дээ. Нөгөө ялуу голоор шахуу. Ийм хэлтэй улс байсан байх. Тэгээд Чингис хаан ер нь эхлээд Солонгосыг одоо хараат улс болгодог нь бол одоо нөгөө нэг гуйд дагаж хүзүү гэдэг шиг өөр дайн хийж явж байгаад хараад болгоцсон юм л да. Яасан бэ гэсэн нөгөө монголчууд зөрчтэй алтай улс руу дайрж орсон шүү дээ. Тэгээд дайрж оронгууд тэнд хэд хэдэн процесс явагдаж байгаа. Нэгдүгээр кеданууд алтай улсын эсрэг буслаг гаргаж. Тэгээд кеданы жанжин илүүлүгэ гэж энэ жанжин бол одоо хятадынхаа Ляо гэдэг улсыг сэргээлээ гэж зарлаа. Тэгээд тэр нь одоо энэ хойд хятад Манжурын нутагт ийм улс бий болсон баг. За тэгээд тэр Ляо улс руу нөгөө алтай улс чинь бас цэрэг явуулна шүү дээ. Одоо буслаг гаргачлаа гэдэг. Тэгт нь бол одоо бүртээ хатны ах Альчин ноёны цэрэг очиж одоо зөрчтэй алтай улсын цэргийг одоо дарахад одоо нэмэр тус болж исэн ийм түүхтэй л дээ. Хоёрдугаар алтан улсын жанжингуудаас бас буслаг гаргасан юм гарсан. Яг тэгвэл тэр үед нөгөө Монгол зэрэгт ялагдчихжээ штэ. Тэгэхээр нөгөө жанжин чинь хаандаа очиод би ялагчлаа гэхэл толгойг нь авчдаг. Ялагдсан учраас гэдэг. Тэгэхээр нөгөө ялагдсан нөхөр чинь заавал би очиж толгойгоо авах уу эсвэл тэр тэрэнгөө над руу хүртэл хааж байсан эндээ нэг улс байгуулчих гээд. Тэгээд нэг Пушан Ванну гэдэг нэг жанжин бас тэр хойд хятад нь одоо Манжурын тэр хэсэгт нэг ямар сяач үлээ, дорнод сяач үлээ. Нэг тийм улс байгуулад хайсан байгаа юм л да. Тэгээ ингээд тэр чинь яг бид нэр ингээ Монгол зэрэг ороод байлдаал гэл ингээ бодоод байгаа шүү дээ. Тэр шиг тэр алтан улсын нутаг дэвсгэр зөрчтэй алтан улсын нутаг дэвсгэр тэр сайхан бантан болж байгаа байхгүй. Энд ч нэг кеданууд гарцсан улс байгуулаад энд ч нэг салан тус гаргасан зөрчтийн дорнод сяа улс гэж байгуулагдаад хөөж чи хоорондоо байлдаал тий энэ төвөөс нь юу алтан улсын цэрэг явуулаад эндээс нөгөө ирсэн монголчууд цэрэг явуул. Ингээ божигч явах үед нэг 90,000 орчим кедан алтан улсын цэрэг түрэгдээд Солонгосын нутг руу дайрж орсон баг. Тэгээд нөгөө Солонгосын одоо цэргүүдийг буцхоод тэгч бас их хүчтэй цэрэг орж ирсэн баг юм л да. Тэгээ ингээд дээрэм томнол хийгээд янз бүрийн байдалтай болж ирэхэд нь Монгол цэрэг араас нь орсон гэж. Энэ бол Хачин ноён Жалаартай жанжин гэж хоёр одоо жанжин байгаа. Зарим одоо Солонгосын их сурвалж дээр бол Хачин ноён Залаа жанжин гэж бичиж байгаа. Зүгээр ингээд манай их сурвалжуудтайгаа харьцуулах юм бол энэ Хачин ноён Жалаартай гэдэг хоёр жанжин юм байна гэж. За ингээд 1218 онд энэ цэрэг нөгөө кедануудыг нэхэж орж ирээд тэгээ орж ирсэнийхээ дараа юу байсан байгаа нөгөө цас ороод Монгол зэрэгт байлдахад их төвөгтэй болж л дээ. Солонгосын хойгч бас чигтэй газар их цас орчхоор морин цэрэг
маневрын байлдаа хийгээд их төвөгтэй болсон. Тэгээд тэр үед нөгөө хоёр ноён чинь Корея улсын хаанд илч зараад тэгээд тэр илчийг бол солонгосууд Пулитай гэж тэмдэглэсэн байгаа. Би бол болдог гэж уншаад байгаа. За тэгээд тэр хүн бол нэгдүгээр танай нутагт ирсэн дээрэмчдэг одоо цэвэрлэхээр явж байна. Тийм учраас та нар хүн соолны хангамж гаргаж өгөө. Цэрэг зэвсгээр туслаа. За хоёрдугаарт одоо та нар их Монгол улсын хараат болоо гэсэн ийм асуудал тавиад. За тэгээд энийг нь солонгосын хаадууд харж агаад за мэдээж нутгийн өөрсдөө дийлэхгүй байгаа баахан дээрэмчд орж ирсэн байгааг цэвэрлэх гэж орж ирж байгаа учраас энэ нөхөр туслах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр хязгаар нутгийн жанжин чоо гэдэг нөхөрт даалгавар өгөөд за чи явж тэр чой биш чоо гэдэг. Тэр одоо монголчуудтай хамтарч энэ одоо хятад дээрэмчдийг хөөн зайлуулаа. За хоёрдугаарт Монголын хараат улс болохоо хүлээн зөвшөөрчихсөн байна. Тэр Пулитай гэдэг нь бол бас жоохон ирээ цэргүү загнасан гэж одоо солонгосыг сурвалж дугуйсч тэмдэглэсэн юмнууд байдаг. Нөгөөдөг чи бол тэр үед солонгосын Корея улсын хаан Гожон гэж хаан байсан л да. Гожон хааныг ордныхаа гадаа гарч иж тосч ав гэж шаардсан. Их хааны илч ирж штэ. Хоёрдугаарт нөгөө ордны яслын танхимд очиад нөгөө Гожон хаантай уулзж явахдаа ирээ цэргүү гараас нь татсан хувцсанд нь хүрсэн энэ төр гэдэг. Тэгээд манай монголчуудын ой энэ төр гэдэг юм явсан юм шиг байна. Тэгээд тэр нь нөгөө солонгосынхаа дипломат этиктэй ерөөсөө таардгүй чинь Гожон хаан чинь тэнгэрийн хүү гэдэг гэсэн чинь нэг сайхан гар орж ирсний хүшиж хүн сонсоод толгой гар марнаас татж матаад байсан байна. Тэгтээ солонгосууд хараат улс болохыг зөвшөөрсөн бас утга учиртай юм шиг байна. Яг л өмнө эдгээр чинь зөрчтэй алтан улсын хараат гэж өөрсний хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд алтан улсын хараат болно гэдэг бол алтан улстай худалдаа хийж болно гэсэн үг байхгүй. Ер нь бол. Тэгээ худалдаа хийгээд тэр худалдаанаас олсон ашгаасаа татвар төлдөг. Тэ? За тэрийн яг алтан улс нь бол солонгосын хаанаас татвар төллөө гэж. Нөгөө Кореягийн хаан нь болохоор худалдаа хийгээд ашиг олцсон юм чи худалдааны татвар төлж гин гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэ? Ингээд тийм учраас за нэг тиймэрхүү юм болж байгаа юм байна гэдэг хүлээн зөвшөөрчихсөн байна. Тэгсэн чинь харин дараа жилээс нөгөө монголчууд чи нөгөө алтан улсад нь дайм болоод байгаа юм чи ямар балуурсны худалдаа байх вэ? Худалдаа байдгүй. Гэсэн дараа жилээс нөгөө Монголын элчээр нөгөө татвар яасан бэ? Нөгөө солонгос нь ойлгодгүй. Үгүй худалдаа хийгээгүй гэж юунаасаа татвар авах гэдэг юм бэ? Гэсэн Монгол гүчиг одоо ийм олон одоо юутай тариа далбаатай ийм олон хот сууринтай энэс гүч би яаж өөрөөсөө өгөх юм бэ? Би худалдааны ашгаасаа өгөх болохоос би чамд юу гэж өөрөөсөө өгөх юм бэ? Ингээд ойлголтын зөрөөнүүд гарч ирлээ. Тэгээд их дургуцал солонгосуудын донд явсан багт. Энэ одоо тэгээд ямар ч худалдаа хийхгүй, ямар ч ашиг өгөхгүй гэж татвар нэхэд одоо яадаг нөхөр байна тэр гэдэг. Ингээд зөрөөнүүд үүссэн байна. Хоёрдугаар тэр Хачи гэдэг ноён буцахтаа Хилийн Өөжин гэдэг хотод 41 монгол хүн үлдээсэн гэж. Тэгээд тэднэрт буцаж ирэхийг хүлээж бай гэж зарлагдаад солонгос хэл сурчаа гэж үлдээсэн байна. Тэрийг солонгосын их сурвалжууд тэмдэглээд үлдээсэн. Тэгээд солонгосууд их хардаж байгаа. 41 хүнийг солонгос хэл сурчаа гэдэг үлдээ чинь буцаж ирэн шүү гэж хэлнэ гэдэг чинь 41 одоо юу гэдгийг мужийн захирагч тэнд бэлдэж штэ солонгосын соёлыг сур, хэлийн сур тэгээд дараачийн одоо засаг захиргааны хүмүүсээ бэлтгэхээр үлдээсэн байна гэж солонгосууд за үндэслэлгүй биш шүү дээ хардж байгаа л да. Тийм учраас тэр чой уу гэдэг жанжинчд бол ашиг чой чунгон гэж жанжин байсан тэр над нас урдаг чой уу гэж аав нь. Чой чунгон жанжин бол за ер нь эднэртэй бол бас эзэн нэгэн цагт байлдах нь тодорхой юм байна гэд хэл хязгаараа бэхжүүлж эхэлсэн байна. Монголчууд ч завгүй 1218 онд сүрхийж орж ирэл ингээл. Тэгэхдээ тэр үед солонгосын дараагийн хувьсэнд нөлөө үзүүлэхээр нэг үйл явдал болсон байна. Тэр чоо гэдэг жанчныг цэргээ аваад энэ монголчуудтай хамтраад байлдгээд үргөгөд явуулсан гэсэн шүү дээ. Тэрний 100-ын дарга нь Хомпогвон гэж нэг солонгос нөхөр явсан байна. Тэгээ тэр монголчуудтай их найз болоод тэгээд одоо их сайхан шудраг ийм аятайхан хүмүүс байна гэсэн ойлголттой болоод тэгээ Монгол цэргийн байлдааны тактикаараа шүтэн бишрээд одоо тэгээ ер нь
Монголыг шүтэн биширдэг хүн болж хувирсан байгаа юм л да. За тэгээд яг нь ерөнхийдөө 1228 он хүртэл 10 жил татвар яасан бэ? За юу үлээ энэ гэдэг ингээд нэг тийм хэлгийн дүлгийн яриа шиг юм явал өнгөрсөн шиг байгаа. Тэгээд яг нэг жоохон юм өгдөг нөгөөдөл бас хараат гэдэг утгаараа бас өгөхгүй ч байж болдгоо. Гэхдээ их юм өгөхгүй нэг ингээл. Тэгжсэн чинь 1225 онд нөгөө татвар хураагаад буцаж явсан Монголын элчийг дээрэмдэж алсан хэрэг хандсан баг. За тэгээд тэрийг солонгосууд нь бол үгүй энэ одоо тэгээд дээрэмчдийн хийс асуудал гэж тайлбарлаад монголчууд нь бол энэ нөхдүүдийн оролцоотой нөгөө татвараа буцаагаад дээрэмдэд авчлаа гэдэг ийм зүйл болоо. Тэгээд хоёр дахь том шалтгаан 1227 он Чингис хаан нас орсон. Тангадын Сэсэ улсын эсрэг аяндаа нэвж. Тэр бол одоо бас нөгөө солонгосын хаадуудад нөгөө нэг аймаар жанжин нас сурчлаа. За одоо энэ монголчууд ч бас нэг тэгж төрөвчиг шиг байх юм удаагүй мүү гэсэн иймэрхүү хандлагаар ерөнхийдөө татвар төлөхөөсөө зайлсхийх ийм байдалтай болж эхэлсэн байна л да. Тэгээд 1229 онд Өгөөдөө хаан ширээнд суусан. Тэгээд 1929 оны энэ одоо хуралдаагаар бол нөгөө өрн зүгийн аяндаа Хэвчаагийн аяндаа нэг явуулах шийдвэр гаргасан гэдэг. Түүхэн дээр тэрийг нь л бичээд идэг. Гэтэл энэ хуралдаагаар нөгөө Пушан манны өгөөд нэг зөрчдийн жанжин дорнод цай гэдэг улс байгуулсан гэсэн шүү дээ. Тэрийг дар. Тэгээд тэр дуулуургуугаа Корёг дар гэдэг үүрэг бас өгөгдсөн гэдгийг манай түүхэнд бичдэг. Өөрөөр хэлбэл 2-3 тийшээ цэрэг явуулж штэ. За тэгээд Монголын элч ирээд одоо нөгөө хараат улс штэ Корёч. За цэрэг гаргаа. Одоо энэ дорнод цай гэдэг улсыг дарнаа. Зөрчдийн алтан улсыг одоо бид нар дараад дуусч байна. Одоо энийг үлдэгдлийн дараа та нар зэрэг гаргах гэж. Нөгөө солонгосууд нь болохоор заадтай ер нь ийм руу очиж орооцолдох хэрэг байна уу юу? Тэ? Яг л монголчууд ч айгүй бол даны хийшид явуудаг шүү дээ. Хаан жоо бүүмэ тэр Монголын хэр тал руу алга болоод өгнө. Тэр зөрчдийн дорнод цай гэдэг чинь солонгосын хил дээр байгуулсан шүү дээ. Сөүлд нь энэ нөхөртэй гай болж магадгүй дээ гэсэн иймэрхүү бодлоор хандаад цэрэг гаргаагүй баг. Тэгээ цэрэг гаргахгүй болохоор нь зэрэг одоо хааны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй нэгэд 1231 онд одоо Сардаг орчий гэдэг жанжин ялуу гулыг гатлаа солонгосын хойг руу дайраад орчиж байгаа байхгүй. Хоёрдугаар дайхилж байна. Хоёрдугаар дайхилж байгаа тэр. За тэгээд одоо нөгөө Хонжон гэдэг хаан ч байж исэн үү штэ. Хонжон. За тэгээд нөгөө Чунгон гэдэг нь нас урцсан нөгөө Чой уу гэдэг жанжин залгамжилсан. За ингээ эднэр чинь бол за ер нь гол солонгосуудын барьсан тактик бол хэрэмтэй хотуудад төвлөрөөд бэхлэн. Тэгээд цэрэг нь яхав юу цуглуулж хагаад ил гарч байлдана гэж. Тэгээд ил байлдсан чи өөрхөн Монголын цэргийн өөдөөс тэр нэг жоохон зэвсэг муутай, хоёуг дуулах муутай, жад сэлмнээс өөр зэвсэггүй солонгос цэрэг бол ерөөсөө ямар ч эсрэг үйлчлэлтэй үзүүлж чадлагүй буцах орчихсон. Ийм болсон баг. Тэгээ одоо нөгөөдөл нь Хэлийн хотыг эзэлсээр аваад Инжүү хот хүртэл явсан гэж. Инжүү хот гэдэг чинь нөгөө Инчон одоогийн. Тэгээ Инчонд тулаад ирсэн нөгөө Хомпагвон гэдэг нөхрийн тухай ярьсан шүү дээ монголчууд шүтдэг байсан гэдэг. Тэр нөхөр чинь Инжүү хотын захирагч байсан гэх. Одоо Инчоны захирагч байсан гэсэн үг. Тэр нөхөр чинь Монголын талд ороод тэгээ ер нь яг солонгосууд бол урагч гэдэг баг тий. Нөхөр бол тэгж үгүй ч одоо хараат гэдэг өглөө зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ хараат юм бол тэгээ тэр дунд одоо манай дайсан Сиа улсыг дорн цай улсыг дарах гэж яхад бид тэр цэрэг гаргах хэрэгтэй байсан шүү дээ. Үгэндээ өрсөнгөө татвараа төлсөнгөө нийтийн дайсныг дараа гэхэд төлсөнгөө эдний буруу энэ одоо энэ чой ууж хинжний буруу. Тийм учраас би Монгол цэргийг дэмжинэ гэдэг. Ингээд нийлээ явцсан. Ийм гарсан байгаа. Тэгээд энэ хүний хүү Хонтэй хүү гэдэг чинь нөгөө Япон руу дайрахад солонгос цэргийг захирж явсан жанжин баггүй. За нэг сони юм байна. Эхлээд солонгосууд нь дайраад ороод ирсэн цэргийг зөрчдүүд дайраад ороод ирвүү, монголчууд дайраад ороод ирвүү гэдгийг мэдэхгүй байсан баг.
Баахан зэрэгэл дайраад ороод ирлээ гэсэн мэдээ Хилийн хотоос өгсөн. Одоо хинэн дайраад байгааг нь мэдэхгүй яаж байгаа юм бол гэдэг. Ямар дайсан байна гэдэг ингээд тагнуул магнуул явуулаад. Тэгээ явуулж исэн чинь бүр хам мөрний хөндий гэж одоо хам мөрөн ч нөгөө юу шүү дээ. Сеулийн голоор урсж байгаа мөрөн шүү дээ. Тэр мөрний хөндий рүү Монголын илч орж ирэхэд өн чинь Монгол зэрэг ороод ирсэн юм байж тээ гэж мэдж байгаа байхгүй. Тэр Монголын илчтэй таарад тэгээд тэр илч бол тэгж хэлсэн байна. Танай бууж өгсөн сэргийг бол бид нар огт хороогүй. Та нар бууж өгөхгүй бол бид нар буцахгүй шүү. Бууж өгвөл яг хамт тэр Дорноцын улсыг дайлаар явна гэж хэлүүлсэн байна. За ингээд нөгөө Солонгос сэрэгч нь гарч байлдаад Амбук цайз гэж одоо тэр Сеулээс жоохон хойшоо юм шиг. Тэр цайзны дэргэд одоо бүр навсцхуулаад ингээд хайж байгаа зүгээр ер нь их сурвалжуудыг үзэхэд орж ирсэн цэрэг 5,000 байсан шүү. Монгол цэрэг. Тий. Тэгэхээр одоо тэр чинь ингээд энд тентл байлдаа хийгээ яваад энэ хөөс одоо ингээд Солонгосыг нийлэнгүүд нь эзлэхээр одоо хэдэн түмэн зэрэг орж ирээгүй юм байна л дээ. Тэгэд нөгөө 5,000 зэрэг явж байгаа учраас энэ хотуудыг нэг эзэлж чаддаггүй. 5,000 хүн ч бас хот эзлэхэд хэцүүлдэ. Тэгээд Солонгосын хотууд ч бас чулуун хэрэмтэй. Тийм учраас сартаг хорч жанжин ямар аргаж шилжсэн бэ гэхлээр зэрэг. Чойу жанжин бол ард иргэдээ уул руу дөрөв гэдэг команд өгсөн байна. За тэгээд нөгөө тариачд нь уул руу дөрөв. Тэгэнгүүт сартаг хорчийг яасан гэхлээр тариан талбайг шатааг. Тэгээ ингээд тариан талбайг шатаагаад тодорхойн талбайг шатаагаад за энэ чи юу болж юм гэхлээр ахтар үлсгэлэн болж байгаа. Солонгостой яриа. За ингээд за яг тэр үед бол одоо Солонгосын их сурвалжууд дээр солонгосууд мундаг баатарлаг байлдсан гэдэг их домогнууд бичиж үлдээсэн байдаг л та. Үр дүнгийн хараад дандаа ялагдаад байгаа болохоос уулын их баатарлаг байлдаад байгаа. Одоо жишээлбэл Күжүү хотыг бүсэлж исэн одоо шөнийн харуулын ахлагч Ким Кин Сон гэж нөхөр 12 цэргийн хамт Монголын 5 удаагийн товтлогоог няцаасан гэж ингэж бичсэн баг. Тэгээ жилийн дараа тэр Күжүү гэдэг нь бууж өгсөн юм билээ. Тэгээ дараа нь монголчуудад нөгөө ялагдсан гэдгээ нөгөө Чойу жанжин хүлэмжшөөрөө тэгэнгүүт нь одоо монголчуудыг их эсэргүүцсэн гэж Күжүү хотын захирагч Паксо гэж хүн байгаа. За тэгээд тэр нэг Ким Кин Сон гэдэг алдартай мундаг харуулын ахлагч байна шүү дээ. Энэ хоёрыг цаазлах гэсэн баг. Солонгосууд өөрснөө. Тэгэхдээ Монгол цэргийн жанжин за эдгээр биднийг эсэргүүцсэн байлдсан ч гэсэн танай өмнө нь зарцсан байна. Та тэгээд найрамдахыг хүссэн болохоор бид нар одоо эднийг цаазлаад яах вэ? Гэхдээ та тэгээд өмнө нь зарцснараа цаазлах ч одоо ерөн зүүд нийцэж байгаа мó гэж хэлж. Амин одоо өршөөлгсөн гэж бас тэр түүхэн дээр бичээд үлдсэн. За тэгээ сартаг орчиж жанжин бол амар татвар нэгсэн байгаа юм да. Зөвхөн одоо үнэ юм уу, удлаа юм уу? Солонгосууд их сурвалжтай бичгтээ 2 түмэн булаг халиуны арьс буман зэргийн хувцас гаргаж өгөхийг шаардсан гэж. 1000 хүүхэд. 1000 хүүхэд. Тийм 1000 хүүхэд. Хүүхэн яаж нэ? Тий. За тэгээд нөгөө 41 хүн үлдээсэн гэсэн шүү дээ. Тэрийг ингээд Солонгосын муж болгон дарагч болгож тавьж үлдээгээд. Ингээд буцсан баг. Яаж Солонгосоос 2 түмээр гарах юм бүү мэд. Буман зэргийн хувцас гэдэг чи бас хэцүү дээ. За тэгээд одоо яг тэгтээ Солонгосууд бол за яг тэгээд сартах орчиж одоо ингээд буугаад өгчлөө дайснаа дарчлаа гэд цэргээ аваад даргаж маргачаа тавьчаа явчихжээ штэ. За тэгээд нэг нөгөө тавьсан татварын төлөх. За тэрэн дотор хамгийн хэцүү тэр 1000 хүүхдийн асуудал байна. Эрэгтэй эмэгтэй нийлсэн 1000 хүүхэд гэдэг. Тэр чинь дандаа зүгээр нэг хүүхэд биш штэ. Язгууртнуудын хүүхэд байхгүй юм чи одоо нэг утгаараа барьцаанд авж яах гэсэн үг штэ. За энэ бас их төвөгтэй асуудал болоод за тэгээд тэр агт мөрөнч одоо тэгж олддггүй ингээд тэгээ ингээд нөгөөдөл чи янз бүрийн тайлбар тавиал цаг гожжол ингээл одоо нөгөө нэг
дахиад нэг хэлгийн төлөгийн яриа хийж эхэлсэн байхгүй. Тэгээ нөгөө сартаг орчиг гараа явцсан байсан чинь нөгөө татраа төлж чадахгүй болох. Нөгөө татвард төлөх татвар цуглуулж яана гэдэг нөгөө өөр юм ард иргэдээ бөм тамлтын байгаа үстэй хамгийн минь ургаад. Тэгээд тэрнээс болоод бослог гараад нөгөө үлдээсэн дарагч нарын хятад яг тэгвэл нөгөө солонгосын ноёдууд нь тэгж шүү дээ. Би авж байгаа биш энэ Монголын ноёдуудад татвар төлөх гэж байна. Өнгөт нөгөө ард иргэд чинь хөдөлгөөн өмнө гараад нөгөө дарагч нарын алсан хэрэг гараад. Тэгэнгүүт сартаг орч чинь өө эн чинь нөгөө юу амлсан юм а биелүүлэхгүй байна гэд дуцаад иргэд ороод ирж байгаа. За энийг яг нөгөө солонгосын 8 дайн болсон 7 дайн болсон гэдэг маргааны нэг шалтгааны нэг зарим нь бол энийг 2 ба 3 дугаар дайн гэж үздэг. Зарим нь бол энэ бол нэг дайны 2 шат гэж үздэг. За ийм маргаан байдаг. За тэр жаах. За тэгээд ер нь бол баг Сеул хүртэл баг зогсохгүй сайхан тавьчихж байгаа монголчууд. Яг тэгвэл хойд нутгийн захирагч нөгөө хомбоггүй жинжин. Тэр чи ороод ирэнгүүт нөгөө та нар минь өрөөд ирсэн нөгөө тэгээ гэ зэрэг аваад цуг урагшаага тавьчихж байгаа байхгүй. Тэгээд яхаа ийм юм болсон байгаа. Тэгээд харин нэг энэ үед ямар юм бол нэг сонин үйл одоо санаандгүй үйл явдал болсон нэг хотыг бүсэлж яхад нэг лам хэрмэн дээрээс харвсан чинь нөгөө сартаг орчиж инж нэг оноод алчихсан. Тэгээд нөгөө жанжингүү болцсон монгол зэргүүд төр ухраад гараа авчихгүй. За ингээд нэг дайн төр зогсож байгаа юм байна. За хоёул нөгөө дайныг жоохон шуурхай байлдахгүй бол нэг дайн одоо 42 жилийн чинь яаж нэг дайн дээр 10,000 гэдэг чи одоо явж өгнө гэж явж өгөх юм байна. Нэг хоёрдугаар дайн дээр лавлах юм байна. 72 мууч болгож байгаа. 72 Монгол дарагч тамилж байгаа. Түрүүн 41 байсан. 41-ийн хүүхдүүдээс хүмүүс үлдээсэн шүү дээ. Тэр 72 мууч болохоос тийм том газар бүс нутгүй эсвэл их жижилж гин эсвэл зүгээр хотуулганы 72 гэж яаж байгаа юм болов? Үгүй солонгос нь өөрөө 72 мужтай л байхгүй. Тэр үеийн мужаараа. Тэгэнгүүт нь тэнд нэг даргаж тавиад тэнд ч бас нэг муу солонгос ноён байгаа шүү дээ. Тэрний босс орон тавьчихал яваад гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь өөрөөхөд хэдрийн ихэнх нь алчихсан. За тэгээд дараагийн дан хизээ эхэлж байгаа гэхэлэр 1234 онд Алтан улс мөхөж байгаа. 3 дугаар даа эхэлж байна. Тий. За зөрчтэй Алтан улс мөхөж байна. За зөрчтэй Алтан улс мөхсөний дараа юу яаж байгаа? Нөгөө 1235 онд чинь юу нөгөө баруун зүгийн Хятадны тухай шийдвэр гарч байгаа шүү дээ. Тэ? Тэгээд нөгөө Батхан чинь зэрэг аваад тийшээ мөрдөж байгаа. Тэрнээс гадна дахиад манай дүүхэн бичихгүй байгаа нь энэ хуралдаагаас өмнөдсөн улсыг дайлах. За тэрнийхээ хүрээнд солонгосыг номгодох гэдэг ийм шийдвэр гарсан гэж. Тийм учраас 1235 онд Тангадбаатар цэргээ аваад ороод ирж байгаа. За бас нэг 500,000 гарч юм цэргэл орж ирсэн шүү. Ерөнхийдөө нөгөө монголчууд солонгосны их цэрэг хэрэггүй гэсэн тиймэрхүү бодолтой. За тэгээд өөрснөө 4-5 фронт дээр байлдаж байгаа хүмүүс олон мянган цэрэг гаргахж хэцүү байсан баг. За энэ удаагийн дайны нэг онцлог нь юу юм гэхэлэр солонгосын хаан чинь Канва гэдэг арал руу цугтаагаад гарч иж байгаа. Тэгээд нөгөө усан флотгүй монголчууд чинь нөгөө араас нь гарч чаддаг. За тэгээд дахиад нөгөө хийдэг ажил нь юу юм гэхэлэр хамаг тарийн талбайгийн шатаагаал таарлцсан энэ баримтлал боолуулгаж одоо Юан улс руу. Юан улс гэдэг чинь арай байгууллагатай хөөс үү. Монгол улс руу ачаал ингээл юу хийж байгаа юм л да. Яг тэр үед бол нөгөө хомбогоноос ч гадна зөндөө олон солонгос жанжин Монголын талд урууж орсон ийм явдал гарсан юм. Ивону, Игүнсиг, Чооч гэж яах шиг. За энийг ингээд солонгосын их сурвалжууд тэмдэглээ үлдээсэн байна. За тэгээд ингээд нэг 3 жил хэртээ наануу цаануу болсны дараа монголчууд нь шийдвэрлэх ялалт байдаг. Нөгөө хаан нарал дээр очиас утсан нөгөө чинь барьж авч чаддгүй. Солонгосууд нь ууландаа ороод бүгдсэн юм байж байгаа. Тэгээд 38 оны эхлэр за одоо солонгосууд нь за одоо бууж өгөө болиё гэд. За ингээд нөгөө тангаж жанжин чинь болцол тавьж байгаа. За хүн амын доолоо явуулнаа.
Татрын хувь хэмжээ тогтооно. Тэр хааныга тэр арлаас нь нааш их газарт нь авчираа. Тэр ч одоо нөгөө дуртай цагтаа очиж шийдвэр үзүүнээс нь базах гэдэг шүү дээ. Арлаас наашаа орж ирнэ. За энэ хожоон гэдэг хаан чинь өөрөө хар хоринд биеэр очих хэвээр. Их хаанд бараалах хэвээр. Тэгжээж одоо яа. За тэгээд нөгөө мянган барьцааны үн чинь зөндөө олон болоод нэмжтэй. Гэх мэтийн одоо асуудал үсчихэж байгаа. За энэ дахиад эвлэрэх болцоог үүсгэж байгаа байхгүй. Яг гэвэл нөгөө чой уу гэдэг жанжин чинь өөрөө хүнд байдалд орсон байгаа шүү дээ. Дайнд ялагдсан. Тэгээд тийм нөхөр одоо жанжин хийгээд ах юмар иртийн тий. Маань юуны ганцхан тогтож байгаа цэг нь тэр хаан байхгүй юу? Хожоон гэдэг. Тэрийг ингээ Монголын явуулчих юм бол ерөөсөө тэгэл хөрсөлдөгч нар нь тэр дор нөгөж чой жанжны чинь барьж яваад нухаж штэ. Тийм учраас нөхөр за одоо нөхөргээ нас өндөр болсон юм ээ тийм ээ гэж олон юм яриа бид орноос нь хаан ширээ залгамжлах хаан хүүг явуулъя гэдэг. За тэгэхээр Дангад Баатар за окей. Тэр одоо нас өндөр болсон бол яг вэ. Тэр хаан хүүг явуул. Та гэсэн хажууд нь юм шиг ярих юм дээ. Гүрний солонхын юм дэргээл. За окей би зохиосон шүү. За ингэ зөвшөөрөд тэгсэн солонгосууд яасан бэ гэсэн чинь хааны холын хамаатан нэг залууг шууд тэр дор нь хаан ширээ залгамжлах хангуу гэж өргөмжлөөд тэгэд Монгол явуулчихж байгаа байхгүй. Тэгэд нөгөө монголчууд нь хаан ширээ залгамжлах хангуу ирсэн гэд нөгөөдгий чинь монгол хүүхэнтэй гэрэл үлээ байдаг гэд үйж байгаа. Тэгэд мөнх хаан 14 жилийн дараа мэдж байгаа байхгүй холих бараа ирчих гэж. Хаан хүү явуулсан байх. Холих хаан хүү явуулчих гэдгийг 14 жилийн дараа мэдж байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд нөгөөдх нь бүр монгол хүн болцсон. Монгол хүүхэд одоо нөгөө автобус шиг бидний солонгосчууд байх хөлтөлж ирсэн. Эрт дээр вэс ирсэн. Сайхан уламжлалтай байна гэж. Тэгээд нөгөө нөхрийг дуудаад чи одоо яагаад ингэж намайг хуурсан байна гэсэн чинь үгүй би багасаа хааны ордонд өссөн. Тэгээд энэ хаан эцэг хаан ээжл гэж боддог байсан шүү дээ. Би одоо төрсөн хүүхэд гэж мэдээгүй шүү дээ гэсэн гэж. Тэгээд нөгөөдгий чинь цаазлж болдгоо юм. Монгол хүн болцсон тий. Тэгээд за одоо ингэж дараагийн асуудал болж байгаа. Яг тэгвэл хөлөгцсөн асуудал төр чинь ял авсан шүү дээ. Ингээд дөрөвдүгээр данчны эхэлж байгаа байхгүй. За энэ хооронд чинь нөгөө мөнх хаанаас ороод энэ чинь тийм юу Гүйг хаан хаан болж байгаа юм. Тэр чинь нөгөө мөнх хаан мэдлээ гэдэг 14 жилийн дараа Гүйг чинь бол одоо жинхэнэ хангуун байна гэж бодоод л яваад байгаа хүн шүү дээ. Тэр 14 жилийн дараа болж байгаа юм. За солонгосууд нь за дайм болно гэдгийг мэдж байгаа шүү дээ. Хөлх бараа явуулсан. Нэг өдөр тэр илэрнэ. Тэ нөгөө татвар матврын тэгж одоо яахгүй гэдэг. Тэгээд нөхдүүд бол одоо хан хэрмээ бэхлээд цайз майз байгуулаад цэрэг мэргээ чангалаад асар их мөнгө зарж ганжуур хөтөж байгаа. Яг тэгвэл тэр ганжуур гэдэг нь дөрөвчийн дайны үеэр галд шатцсан. Тэр ганжуур данжуурыг бол тухайн үед энэ солонгосын хойгийг нэгтгэж нөгөө бэхжээ шиллээ Корея 3 улс нэгдсэн бэлэгдэж хийсэн их том судар хөлгөн судар гэж үзчихсэн. За тэр байхгүйгээс болоод ер нь гай зовлон болоод байна гэдэг. Амар их хөрөнгө зараад дайнд их мундаг бэлдэж байгаа юм да. Мундаг судар модор хийгээд бид чинь нэг заан авлаа гэд хоёулаа шоолоод ирсэн шүү дээ тий. Солонгосууд тэр үеийн солонгосууд биднээс нэг дээрдэх юм бол харагдаад байгаа. За тэгээд 1247 онд одоо ер нь энэ нөгөө хаан арал дээр байгаад байгаа байхгүй ерөөс нааш ирэхгүй. За энэ одоо та нар юу болцол биелүүлэхгүй нэгэд амгаан гэдэг жанжин дайраад ороод ирж байгаа. За ингээд дөрөвдүгээр дай эхэлж байгаа. За тэгэл нөгөө одоо энийг нь дахиж яриад явах чи дахиад 10 минут шал хэрэггүй дай ярьлаа гэж хэлэх байхаа. Яг л нөгөө данчнар болж байгаа. Сайхан бичгийн тал ороод хаан арал дээрээ нуугдаал цэргүүд нь хан нэрмэндээ орж гівтэл тариачт нь уулан төрвөл. Монголчууд нь бүгдэж дагаал. Ийм юм болж байгаа байхгүй. За тэгээд үр дагавар гэсэн хөлөгтөж дуусаад үр дагавар чи яг үгүй тэгээд тэр чи үр дагавар нь үлсгэлэн болно шүү дээ чи тэр олон хүн чи өлсөж өхөн шүү дээ. Тэгээд ингээд шүн мөн барьцааны даймаа хийдэг л ажилтай. Ингээд байсан тэгсэн 1248 онд Гүйг хаанаас орчиж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг нөгөө амгаан жанжин чи зэрэг аваа буцсан баг. За нөгөө талаас нөгөө дараа жил нөгөө чой гэдэг жанжин чи нас орчиж байгаа. Солонгосын. Ингээ хоёр талаас гол улсууд нь нас орчихлаар дайн төр зогссон баг. Тэгээд тэр чой хаан гэд бас нэг чой
залгамжилж байгаа юм л да. Тэр бол өөрөөр тэр эцгийнхэн авиас чадвар, мэдлэг, хүлээц тэрэнд хөрдгүүгээр байсан юм шиг. Ер нь тэгэл тэр чаахан жанжны тухай солонгосчуудад дурсахтаа болоо энэ бол ингээл хавь орийнхныхаа хардас ирдчихэд ер нь нэг тийм үйл үтгэдэг гэсэн утгатай юмнууд бичиж үлдээсэн байдаг юм байна л. Яг тэгвэл хэд хэдэн удаа төрийн хэрэглэл хийх гэж оролцсон тийм юмнууд харагдаад байна. За тэгээд 1251 онд Мөнх хаан ширийн сууж байгаа. Тэгээд нөгөөдөг чинь Корей улс руу за та нар нөгөө хаан чинь хар хоринд ирж биеэрээ мараалгаа. За тэгээд Ханва арлаас тэр хааны орд нь наашин татаа гэд ингээд шаардлага дахиад тавьж байгаа байхгүй. Тэгээд одоо энийг биелүүлэхгүй бол Солонгос руу ороо. Тэгээд нөгөө Амган жанжин чинь Ихүү гэж хаантай 2 хүн дахиад нэг 50000 зэрэг аваад Солонгосын нутг руу орчиж байгаа. За дахиад нөгөө дайнал явж байгаа. Нөгөөх нь юу яагаад шатаагаад солонгосууд нь нөгөө хан хэрмнийхээ ард орж хэвтээд ингээд ер нь бол нөгөө солонгосын тухайн үеийн цэргийн хүчин чадлыг бол угаасаа таамаглаж тодорхойлгдсон байсан биш. Энэ болон даа их нэг 50000 зэрэг явуулахад л тэгэл нэг бууж өгөөд удлаа ил чөлөгтөг хөлөх ороод зардаг. Тэр маний ойлгоод авсан. Солонгосч ийм түүхэн кино их дуртай болчиход тэр ингээд төсөөлөхөд амар ойлгомжтой байгаа үстэй. Нэг солонгос цэрэг гэдэг нэг ийм сарвчтай малгай өмсөд ингээд даавн дээлтэй тэгээд нэг урт чадтай тийм багийн өхөө уяралдсан морин цэрэг, ном сумтай морин цэрэг ороод ирэхэд тийм нөхдөө за бүр 20,000 бай, 30,000 бай. Яаж тийс чадах юм бэ? Чи одоо чи ингээ 30,000 явгал зэрэгтэй байлдахаа гараад ирсэн үүдээс чинь 5,000 танк ороод ирж байгаа тэл адилхан байхгүй. Ер нь бол энэ Солонгосын яг монголчуудтай байлцсан нэг кино байдаг. Нэг юм номчин гэдэг. Ном сонгостой гарамгаа эзэмсэн баатар зүгээр нөгөө Монголоос ирсэн баатарууд чинь зүгээр завсар зайгүй нүцээр байгаа тэгээ бүгдийг хадаад гаргаа явуулж. Тэр зорилго тэгээ 5,000 удаа харвал бүх Монголыг дуусгачихгүй тий. Ийм үлгэрийн кинонууд бас их юм аа. Тэгээд 1253 онд 2 жилийн дараа за одоо бууж өгөө. За хаана одоо юу яа? Их газартаа авчирья. Одоо тий. Тэгтээ хар өрн явуулж чадахгүй наа чинь замаа ин даахгүй нас өндөр үлдсэн. Тэгтээ одоо их газарт нь авчирья. Одоо тэгээд татвар матураа төлөйгээд. Тэгээд тэр нөгөө Чой хаан гээд залгамжсан үе штэ. Тэр тэгээд заагаа. Тэгээд цэргүүд гарч эхэлсэн ба. Тэгтээ нөгөө хамгийн хорж ирж ирсэн Жалаартай гээд жинжин байсан штэ. Тэрийгээ солонгосын захирагчаар үлдээгээд тэр Канва гэдэг ардлын бэхлэлтийг нураа гэж ийм даалгавар өгөөд үлдээсэн баг. За ингээд 5 дугаар дайнд дуусваа. Хоёул ууламж 8 руугаа дөхөөл юм тий. Юу Жалаарч чинь 6 дугаар дайнд гэж харагдаад байна да. Үгүй энэ чинь хамгийн анх орж ирэхдээ Жалаартай хин Хачино энэ Жалаартай гэж би нэрийг хэлсэн шүү дээ. Тий. Энэ өөр Жалаартай ч байж магадгүй шүү нэрээ. Би бол тэрийг одоо нэг тулгаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. За ингээд 6 дугаар дахилж байна уу? Тий. За тэгсэн чинь солонгосууд өөр аргаар хэлэгдэж байгаа маа. Хаана их газар тавьчирч суулгачаад нөгөө Чой хаан гэдэг жанжин Канва арал дээр очиж хэвтчихэж байгаа. Өөрөөр хэлбэл жанжиж таван дарга нь өөрийгөө аюулгүй байдлаа хийчихэж штэ. Тэгэхээр зэрэг монголчууд энэ биш ээ. Энэ ингэж одоо нөгөө бидний тавьсан нөхцөлийг биелүүлэхгүй байна. Гэт 1254 онд буцаад цэрэг ороод ирж байгаа. За тэгээ нөгөө Жалаартай орчиж энэ чинь дахиад 5,000 зэрэглэл нааш цаашаа бужигнаад байгаа юм байгаа. Тэгээд нөгөөх дээр чинь дахиад нөгөө хомбогоон ч очиод нэг жижигэн зэрэг авчичаал гэх мэтэр ингээл за яг энэ дээр харин нэг нэмж тавьсан юм гарч байгаа мэдээ нь бол энэ дайнаар монголчууд 200,000 солонгос иргэнийг олзолж нутаг утсан гэсэн. 200,000 юм уу? 200,000 хүн гэхээр бас маш олон хүн очиж боол болгож зарсан байна гэж ингэж харагдаж байгаа. Тэгээд яг солонгосууд одоо тэгээ байлдаад дийлэхгүй болохоор за одоо тэгээд бууж өгье дөө. Одоо яах вэ гэдгсэн чинь за Чой хаан гэдэг тэр жанжин чи надтай цуг их хаанд очиж бараалхнаа. Шандуут руу явнаа. Хоёрдугаар солонгос хүн болгон 5 хэсэг тавь. Бүр өөрсөндөө адилхан болгох гэдэг нь шүү дээ.
За тэгжсэн чинь нөгөө солонгосууд нь яах вэ гэвэл бас тэгэл нэг хэлгийдүүлгийн яриа шиг юм болж исэн чинь монголчууд гэх мэтхэн дараа жил нь нутг уцаа авчиж байгаа. Нөгөө солонгосуудаас ариу авах байгаа. За яг хөө тэрийг ер нь зүгээр солонгосууд бол өөрснөө мөнх хаанд үзсэн учраас тэр нь буццаан гэж тэмдэглэсэн байгаа. Зүгээр харахад бол яг 1254 онд ч нөгөө хөлгөө хааны аяндаа эхэлж байгаа шүү дээ. Тэ? Ойрхотор нь баруун Аз руу. Тэрнтэй холбоотой болов уу гэж бодогдоод байгаа. Нөгөө цэргийн хүчнүүдэд татаад тэр тийшээ томдан хэлэх гэж байгаа. Тэгээ солонгосууд гэдэг угаасаа ялагдсан юм чинь тэгээд нөхцөлөө биелэх хэрэггүй гэдэг орхио явчихсан болов уу гэж ингэж харагдаад байгаа. За ингээд нэг амьсгаа авчиж байгаа. За тэгээд дараа нь солонгосууд маань төлгийч гэсэн нөгөө ган гачиг болцсон монголчууд ч 2 3 удаа ингээд бүр талхлаад юучгүй булгаа айчихсан. За ингээд нөгөө төлөх албан татвар төлгийч гэсэн нөгөө мөнгө төгрөг нь цуглаж өгдөггүй хүрдэггүй ийм асуудал үүсээд эхэлсэн байгаа юм л да. Тэрийг бол мөнххан харин өөрөөр харж байгаа юм чи төлөхгүй шүү дээ. Яагаад ингэж байгаа юм гэдэг. За тэгээд тэгэнгүүт нь дахиад нөхөр нөгөө хомбогвонд тушаал өгч байгаа. За чи одоо чи урагшаа явнаа. Одоо тэгээд тэр нөхдүүдийг юу яана 2 дугаарт солонгос өөрийнхөө жанжидтай та нар одоо усан фулаад бэлдээ. Канва арал руу дайрнаа гэж. Ийм зүйл болсон байгаа. Тэгээд нөгөө ийм байдал үүсэнгүүт нөгөө ожоо чинь сандраад тэгээд одоо бас нөгөө илч Монголын хаан руу илгээгээд за одоо ингээд та нарын тавьсан болцлыг чи үлийн зөвшөөрье. Ингээд ер нь ингээд дайнууд нь бүгд их л адилхан л бараг л ингээд онон л жоохон зөрөөд жанжны нэр жоохон солигдоод болж байгаа үйл явдлууд бол яг адилхан Монгол морин зэрэг орж ирээл тэгэл тэр өөдөөсөн зүрэн зогссон зэрэг байвал ингээд арчиж ичээл тэгээд цаашаа явахаар хан хэрмэн тулчаал хаан арал руу зогтчаал тэгэл тэгэнгүүт нь үлдсэн газрын шатагаал нэг ийм л одоо юм болоод байгаа юм л да. Тэгээд ер нь бол үнэхээр солонгос төвсгөлөн болж исэн үнэн юм байна гэж бодогдохоор юмнууд байгаад байгаа. Яг тэгвэл тэр үеийн нөгөө Юанши содорт бол цэргийн хангамжийг хятадаас татчихсан гэж бичээд байгаа. Тэгэхээр цэргийн хангамжаа хятадаас татчихсан. Тэгээд тэрний завсар зайл замдан зөндөө дээрэн мэрэн болж исэн гэсэн юм тэмдэглэгдэл үлдсэн байт юм лээ. Тэгэхээр зэрэг эн чинь нөгөө энд нь идэх юм байхгүй учраас тэндээс татчих штэ тий. Ийм болж исэн юм билээ. За ингээд 7 дугаар дан бас нэг ийм юм болоод дуусчих. За тэгээд бас нөгөө солонгосууд нь одоо болцлыг чи хүлээн зөвшөөрсөн гэсэн мөртөөнөө ямар нэгэн үйлдэл хийхгүй одоо байхгүй байгаад байгаа юм л та. За тэгээд болчихгүй болохоор 1257 онд дахиж нөгөө жалаартай орж ирж чинь цэрэг аваад орж ирж байгаа. Тэгээ энэ удаа бол солонгосуудад хатуу шаардлага тавьсан баг. За юу вэ наа? Одоо та нар болцлоо биелүүлэхгүй бол одоо ёстой арчнаа та нарыг гэсэн юм асуудал тавиад. За тэгээд тэр үед нөгөө нэг Чой хан гэдэг нэг жинжингийн байсан шүү дээ. Тэр нь нас бараад нэг Чой үе гэж хүн залгамжсан. За тэр бол бүр муу нөхөр байсан баг. Тэгээд нөгөө эцгийнхэн одоо ихтгэлтэй жанжин манжингуудыг харддаг, устгадаг нөгөө дайм болж байхад дотроо бие биенийг гөвдөг ажил хийгээд тэгээд ерөнхийдөө тэрнээс болоод Ким Ин Жун гэдэг жанжин нэг шөнө гинтхэн буслаг гаргаад тэр Чой гэдэг нөхрийг барьж аваад цаацлсан билээ. Тэгээд цаацлчаад хаанд очиод хэлж байгаа байхгүй за одоо намайг та шийдэхгүй шийдэг. Би одоо энэ нөхрийг цаацлчлаа гэдэг. Тэгсэн тэр хаанд их айтайхан боломж үүсэж байгаа. Тэгээд нөгөөдөг чинь Монголын жалаартай жанжин тайлбарлав. Энэ нөхрөөс болоод байсан юм аа. Тэ? Одоо бол энэ нөхөр байхгүй юм шиг. Одоо өстой жинкнэрээ асуудлыг шийднэ гэдэг. Тэгээ өөрхөө нөгөө түрүүнд нэг хуурамч ханхүү илгээж хүлэгдсэн барьсан одоо зөндөө олон ял байгаа шүү дээ. Тэгээ яхарга байхгүй одоо тэгээд тэр Вонжон гэдэг өөрийнхөө хүүг одоо юу руу явуулж байгаа юм да. Дайду бат руу. Одоо ч Хувлаа хааны байхын тийм үү? Тий. Хувлаа арай гараагүй 1259 он гэдэг чинь. Тий. За тэгээд нөгөө Вонжон ирсэн чинь
Мөнх хаанаас сурцсан Хувлаа хаан ширээн суух гэд явж ариг бүх Монголд өөрийгөө хаанаар зарлцсан нөгөө Солонгос мантай болчихгүй юу. Тэгээд эренгүүт нь хин Хувлаа хаан чинь нөгөө Вонжон гэд хаан хүн хөрөөд ирнэ штэ. Хөрөөд ирэхээр за окей би одоо дайнд явж гин. Чи сайхан одоо Монголын харьяа туулна шүү. Энэ дэрийгээд тэгээ ерөөхдөө бас нэг тийм нөхөрлсөн маягийн юм бичигдээд байгаа. Сайн найз нөхөр болсон гэд. Тэгээ мань хүн цэрэг өгөөд Солонгос руу буцаачих. Яг тэгвэл нөгөө Вонжоныг эзгүй байхад нь эцэг нэх биеийн хүндрээд тэгэнгүүт ч бас хамаатан садан хаан ширээнд горилж байгаа нөхдүүд байгаа шүү дээ. Тэднэр нь хаан ширээнд суух гэж оролдоход нь нөхөр Монгол цэрэг дагуулж ирээд бүх эсэргүүцсэн нөхдүүдийг халаад тэг Вонжон хаан ширээнд сууж байгаа. За энэ үеэсэгтээ яг Солонгос бол жинкнээсээ хараад болж байгаа. Яг тэгвэл нөгөө Солонгосын хаан болсон Вонжон гэдэг чинь Монгол цэргийн элдэн дээр хаан болж байгаа байхгүй. Хараад болж. Ингээд яг тэр хооронд чинь бослог хөдөлгөөн гарлаач гэсэн тэгээд монголчуудын дэмжлэгтэйгээр дарчдаг. Тэгээ Вонжон бол Монголын хаан их үнчээр зүтгэж ирсэн хаан. За энэ үеэс эхлээд Монгол цустай хаадын үе эхэлж байгаа. Яг тэгвэл Вонжоноос эхлээд нөгөө хаан хөвгүнээ Монголын хааны ордонд явуулдаг. За Вонжон ч нь бол нөгөө очиод үзсэн тийм амар хүмүүс биш юм байна гэдгийг харцсан. Дээрээс нь Хувлаачин зэрэг өгөөд мань үнийг хаан ширээнд суухан тусалцсан тий. Тэгээд Вонжон хаанд бол Илсэн гэдэг монгол нэр өгсөн байна. Илсэн ван гэж. Хаан гэхгүй байна. Ван. Энд чинь хараад тулсан шүү дээ. Хараад хаан болох юм бол чи Монголын хаантай тэнцчих гээд байна тий. За тэгээд тэрэнд чинь бас Хувлаа хааны охин Хөтлөг Гэлмиш гэж хатан болгоод өгчөж байгаа. За ингээд одоо Солонгос бол Монголын найдвартай хамсатан холбоотон болж эхэлж байгаа юм л да. За 8 удаагийн тань яг сүүлдээ ч тааж бас дата айгу хурд ингээд яг адилхан юм чинь copy paste яваад байгаа байхгүй. Яг тэр сардагтай орчи жадаартай гэдэг ингээд тангад гэдэг нэрэн зөлөгдөд байгаа. Энэ хоёулагийн өмнөх нэвтрүүлгүүд дээр гарч ирсэн тэр стратегийн шинжтэй нөгөө торгоны зам эзлэгч гэдэг юм уу тийм. Тэрнээс тийм ач холбогдолтой биш. Сүүлдээ бүр өсөлтөнд давтаад нөгөө жанжтуудынх нь юу удам огсаачураад бүр өсөлнгөөс өөр болохоо байж эхэлж штэ. Тийм газарлаа одоо дахин ингэж дайн хийгээ тэгээд 42 жил ингэж цаг үрэх ямар шаардлага хэрэгцээ. Стратеги ямар ач холбогдол байсан. Одоо дайн хийгээд нэг 5,000 зэрэгэл явуулж байгаа штэ. Ализ тэр нэг зах хязгаарыг тохиноолоод тэр тэнд нэг жоохон тийм дуглуургүй нэг нөхөр байна гэдэл явуулаад байгаа байхгүй. Ямар 50,000 зэрэг явуулж байгаа штэ тий. 50,000 зэрэг явуулаад чи тэгээ дарж ирээгүй юу? Яасан бодлоо. Алиа дахиад явж алиа энэ бүтэхгүй юм байна. Тэгээ мэгмар сүрэн чи 50,000 зэрэг аваад яваад. Чам 50,000 зэрэг бас өгөхгүй 50,000 л аваа явж байгаа тий. Тэгээ тэнд нэг мутгийн нэг одоо Власовтай нийлээд тэгээд цаашаа яваад байгаа байхгүй. Яг стратегийн ач холбогдол талаас авч үзэх юм бол эн чинь нөгөө сүн улсын эсрэг дан эхэлсэн байгаа шүү дээ. Сүн улсыг эдийн засгийн одоо 20 гаруй хэмжээнд оруулсан байгаа. Юан улс маань. Тийм учраас сүн улстай худалдаа хийж болохгүй гэдэг. Тэгээд сүн улсыг ч ингээ бүсэлж штэ. Тэгээд буулгаж авах гэдэг штэ тий. Тэгэхээр зэрэг Корея гэдэг улс тусгаар улс байж болох. Тэр чинь сүн улстай худалдаа хийгээд байвал нөгөө сүн улс чи эдийн засгийн хүчин чадал байгаад байна гэсэн үг штэ. Японтай гарсан асуудал мөн тэрнтэй холбоотой. Японууд сүн улстай худалдаа хийгээдсэн. Тэрс тэр Японы юм уу Солонгос нь хэрэгтэй биш. Сүн улсаа эзэлж авахын тулд тэнд ингээд бие дагаад худалдаа хийж болох одоо субъектүүдийг бүгд ингэ хараад улс болгож байгаа байхгүй. За тэгээд дараа нь тэр чин Солонгосын цэрэг тэр хавийн одоо дэг журмыг сахиулж яхад хэрэгтэй байна тий. Юм болгонд нэг хэдэн монголоод авкуулаад байх хэцүү шттэ. Гэх мэтийн ийм асуудал байсан юм шиг. Тэгээд нөгөө ерөөсөө дагаар орж өгөхгүй байнгын ийм нэг тийм одоо эсэргүүцээд байна гэхээр нэг сүртэй эсэргүүцээд байгаа юм байхгүй. Тэгсэн мөртөө ерөөсөө дагаар орж өгөхгүй тэг ингээд нэг тийм гүшүүн нөхөр зовлонтой нөхөр байгаад тахлаар одоо ерөөсөө тэгвэл монголчлал гэж шийдсэн юм шиг.
Тийм учраас Унжаа хаанд одоо Ховлын хааны охиныг өгөөд тий. За тэгээд тэр Унжаа хаанаас ч хойш Солонгосын хаад бүгд Чүү гэдэг нэртэй болж эхэлж байгаа. Өмнө нь Гонжоон гэж яваадсан шүү дээ. Чүү гэдэг нь одоо үнэнч гэдэг хан зүсэг байгаа байхгүй. Өөрөлдвөл Монголын хаанд үнэнч гэж. Тийм учраас Унжаа хааны хүүчин тэр чинь Чунсон билүү дээ. Тийм Чунсон. Тэр чинь төрөнгүүт нь дайдууд авчираад их хааны ордонд өсөж байгаа байхгүй. Надад чинь Хувлагийн ачхүү шүү дээ. Хувлын хааны ачхүү тэр охноос нь төрсөн. За тэгээд тэрэнд нь солонгосууд нь Чунсон гэдэг нэр өгсөн биш. Монголчууд Ижил бух гэдэг нэр өгчөж байгаа. Тэгээд манай дүүхэнд бол Ижил бух хаан гэдэг нэрэлтэй явчихж байгаа. За тэгээд тэрийг жоохон ингээд нас биеийн төрөө тэрэнгүүт нь Хувлын хааны ач охин Будаашрыг хатан болгоод өгчөж байгаа. За 50% цус чинь 75 болж эхэлж байна тийм үү? Гэх мэтэр. Тэгээд яг Чунсон бол бас нөгөө талаас их сонин процесс явж байгаа. Нөгөө Солонгост байгаа нөхөр чинь нөгөө Дайдуу хотод ирэхээр хамаагүй том нийслэл хотод ирж штэ. Тэгээд Дайдуу чинь хамаагүй сонин, хамаагүй амьдрал нь баян, үзэх харах юмхтэй, сурах юмхтэй гэх юм уу да. Преференс төв рүү ирж байна юм уу? Тэгээд одоо хоёулаа Улаанбаатарт хаан байж байгаа оронд Нью-Йоркт очиод нэг тийм биржийн дилер маклер болох гэдэг. Тэгэхээр чи мэдгүй ашиг орлого талаас амьдрал талаас Нью-Йорк нь хамаагүй дээр л байх л та тий. Тэгээд тэр дундаа чи Хувлагийн ач хүн чамд мөнгө дутагдахгүй л байж таарна тий. Тэгээд нутгаас чи бас мөнгө явуулна шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэгээд тэр Чунсон гэдэг нь ер нь ихэнх амьдралаа тэр дайдууд өнгөрөөж байгаа. Аяа нэг нутагтаа очдөг. За тэгээд Солонгост нь тэр юуны Хувлагийн ач хүүгийн эсрэг бослог гарган ч гэсэн ойлголт байхгүй. Энийг нөхөр тэнд нь захирчлаагаа байх л та. Гэхдээ чи Хувлын хааны ач хүүгийн эсрэг бослог гаргуулдаг гэдэгт толгой дараалан хядуулна гэдэгт тэрийг нөгөөдөл нь бас тэнийг улсууд биш мэдж байгаа шүү дээ. За тэгээд нөгөөдөг чинь сүүлдээ за гэд Чунсок гэж хүүдээ хаан ширгийг шилжүүлээд өөрөө төвдөд яваад даяанчлаад уулан суучж байгаа. Оо за. Тий нөгөө Ижил бух маань. За тэр Чунсок гэдэг хаан Монгол нэр нь Раднашир. За тэгээ Раднашир гэдэг хаан байсан байгаа юм. За тэгээд дараа нь Чунол гэж. За энэ үеэс нөгөө Юан маань өөрөө дампуурч эхэлж байгаа. Хоёлаа нэг анги дээр хатны анги дээр ирсэн шүү дээ, нэг Тажи хатан гэж байж байгаад Аюур Барууд хаан ахыхаа дүү хүүхдийг суулгана гэж байгаад хөлөгтөж Шидбалыг суулгаад гээд тэгсэн тэр Чунол гээд Солонгосын тэр хааны нэг хатнаас нь төрсэн нэг хүү байгаа маа Ван хэм блэ. Монгол нэр нь Үлзийт. За тэр Үлзийт гэдэг нөхөр бол Шидбал хаантай ойртоод би сууя, хаан сууя гэдэг. Тэгээд нөгөө Шидбал хаан тэгээд энийг суулгая гэдэг. Одоо тэр нөгөө Юан ч өөрөө ингээд дураараа хаан маань солидөг юм болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг Шидбал нь ч юу юм чинь 1323 онд нас нэг алуулсан шүү дээ. За тэгээд алуулчихлаар нөгөө Чунсок буюу Ижил бух хаан чинь буцаад хаан ширээндээ биш Раднашир хаан чинь буцаад хаан ширээндээ ирж сууж байгаа. Тэр бас Монгол хатантай. Одоо 75 85 болж эхэлж байгаа нөгөө цусны хэмжээнд дэр Ринчин Ван гэлээд Монгол хатан. За тэгээд авшаа Үлзийт нь Ринчин хатан билүү дээ. Тэр Чунсок нь Баян утга гэдэг нэртэй хатантай байсан билээ. За тэгээд Чунсок хаанаас бараа дараа нь Чунгё гэж хаан одоо залгамжлаа дандаа чуунууд явж байгаа юм л да. За тэр Чунхоо нь бол жоохон өлөгдөх гар байсан юм билээ. Жоохон хормон донтой тэгээд нэлээ өлөгдөх нөхөр байсан юм шиг. Энд тэнд хүүхэн хулгайлж хүчнээ даалдаг малдаг тийм нөхөр байсан юм билээ. Тэгээд тэр нөхөр чинь сүүлдээ давраад нөгөө нэг аавынх нь хатан болж ирсэн Баян утга гэдэг Монгол хатан байгаа шүү дээ. Тэрийг тэр хүчээр хийлсэн барьсан. Тэгээд нөгөө цаашаа Европ Дайдуу хот руу хил өгч магадгүйгээр барьж яваа шоронд орцсон гэдэг их балаа юмнууд болсон байгаа. Тэгээд тэрийг нь Юан улсын элчин сайд мэдээд
Тэгээд энэ Чунхай хааныг баривчилж хар хорнолоо хүргэсэн баг. Энд ч одоо бүр тогон төмрийн үе болж эхэлж байгаа. Тийм байна. Юу нөгөө хоёулын энэ нэвтрүүлгийн нэг дугаар дээр орсон докторийн хот. Ер нь Солонгос Монголын хаадууд, зайлангуй Солонгос хаттай болсноор ямар асуудал үүссэн гэхээр түрүүний та дөрөв мянган хүүхэд гэдэг шүү дээ. Зарим нөхдүүд байгаа. Тэгээд зарим ч бас сүулдэ ингээд шууд эмэгтэйчүүд нийлүүлж эхэлсэн юм шиг байна Монгол хаадад. Ужиг самуун давтсан өөрөө бас Монголын төр солироход бас том шалтгаан болсон гэж хэлж байна л. Ер нь Юан улсын ер нь сүүлийн жилүүд бол би тэрийг бол одоо солонгосууд гэж нэг ужиг самууны их сурвалж ирээд төрн ужиг самуунтай болцсон гэж бодохгүй. Ер нь төрн дан бурах тал руугаа орсон үе байсан л да. Тэр үеийн түүхийг шат одоо юу гэдгийг Юан улсын хаадын нууц товчоо энэ төргээ бичих юм бол тэрнтэйгээ унтаагүй тэгээд тэр унтсны тэр мэдээд тэгээд ингээд хачин үргэлжин нөхөрлж завхарсан хэрүүл шиг болно л доо. Ер нь бол яг тэр нийгмийн яс суртахуун унж байгаа тэр үзэгдэл нь ганцхан одоо Юан улсад ч нөлөөлсөн биш бодвол тэр тэгээд Солонгост мэдээж нөлөөлсөн шүү дээ. Тэр Солонгосын хааны ордон гэдэг маань Юаны хааны ордны нэг хэсэг л байгаад байна шүү дээ, тийм болохоор зэрэг тийм үйл явдлууд бол болсон л доо.